Шинэ Монголын шинэхэн төв сувгийн шинэ үзэгчдтэй шинэ мэдлэгээрээ уулзж байгаагаараа та тахан бас тахан байна. Сүүлийн үеийн аним, кино, картун юу ч байдгийг тэд нэрийг бол ер нь том марахан үзсэн юм байна. Арга буюу хуучны үзсэн юмнуудаас хамчимээд ганц хоёр бичлэг гаргаад явж байсан чинь гений технологигээд өдрийн генийн бодлоор ирээд дайр нь аллийн болгон онсон буусын махар уушур ярих уу? Али нэг шинэ наглаадахыг өвчтөд сүүлийн юмныг ухаж гарлаа да. Дэгэж чилж голж явсаар байгаад урд цугийн гой мөн хоолтой шаахан готалтай нөхдөгдөн гаргасан нэг анимыг амлан аваад амт учрын таарлах гээд хэд онцны эцэст чөө гэж нэг ганц бичлэг гаргалаа. Аним чиш гитараа бол донхоо гэдэг юм байна. Тэгээд вебтун веб нөтөл нь бол гөгшин залуу мөнгөтэй мөнгөө хамрашааны болдон ахаж уурсны хар сувдаа гэлтгүүд ойлруулсан зурагтай. За бас юу балдан ахаар сувдаа бит. Солиорч өгш юм. За үгүй бол олдоол байх юм байна. Үндсэн бичлэг өгөөрэй. Энэ бол Биондруудын ертөнц. Хүмүүс шидийн шингэн ууснаар янз бүрийн биондрын хүчийг өөртөө шингээж бурханлаг төвшөнд хүрч чадна. 22 замнал нь хамгийн сул зэрэглэл болох 9-р зэрэглэлээс эхэлнэ. Зэрэглэлийн дугаар багасгах тусам биондрын чадвар тэр чинээрээ хүчтэй байна. Өндөр зэрэглэлийн хүчрэх биондрууд бурхадтай өрсөлдөхгүй зүчийг эзэмшдэг. Өрслийн энэхүү замыг бурханлаг зам гэж нэрлэнэ. Гэсэн гетад рекламны дүлсэн холоотой тайлбараар хэлэх ба үхээр юм уузарч ингэсэн нэг шавганц баргал бузраараа төрч хөөгөлтөл хамаг бузраагаа ташлуулад хоороонод нь мэддэхгүй агсан тавина. Энэ нэг өсөртүүлээд байгаа нөхөр эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс гэсэн чинь нөгөө жавганцад ганцхан амбардуулаад л The number you have dialed cannot be reached at the moment. Таны залгасан дугаар үхээр юм бузраар гулгаад завгүй байгаа тул та дараа дахин холбогдно. Энэ бүгдийн араас эргний агарын тээврийн зураг гарах бөгөөд монад танраас хэмалгаад онгоцноос шиддэг онгоо шиг нэг чунгаа болтроод өмчихнаа. За онгоцноос л оноогүй. Гэхдээ мэдхгүй юу ч гэсэн чөлөө тоналт хийж байгаа зураг гарах бөгөөд унаж явахдаа манай байд байх юм гэсэн чинь тэнгэр төгжим таагалсаар тэндээс болоороогүй. Сад усрал үдэнэсэн чинь өөр хүний бие дэссөр цаг хугацаанд өөр төвцөрнэ. Бүүн цуснаж урд нэг цустай тэмдэглэлийн дэвтэр дээр нь буу байгаагаас ачаад өөртөө нөх гаргасан нь бол тодорхой. Мань хүн биеинд нь ороод сэрсэн дээрээ тэнэг том онгорхоо нөхөн тэр дөрөөлөд гिचгэн. Толон тараад энэ би биш үү? Би хаана? Өөрөний биш илчсэн гэж үү? Байдлыг илдэг. Гүсгэх юм да. Хоёр төгсөлтсөн. Бэч болно аа. Хоёр их сургуулийн төвхөн ангийн төгсөгчд. Хэргийн газар шууд өгнөхөд ам оролдуулалтай. Гэхдээ харж идийн зан үйлүүлсэн байх магадaltaй. Эсвэл би ондор дахил дөргсөн байж болох юм. Өөр дүнд нь ямар нэгэн моёрын хүчинд бууж ирсэн. Энэ хүн Клайморти. Би барагчтай ангийн залуу. Түүний эцэг их нь хоёул нас барсан. Одоо ах トゥ хамт амьдардаг. Хатвийн лойн хандулсан авамжийн Тэнгэ хотын иргэн. Дөнгөж сургуулаад өгсөн төвч. Эртний фейсак болон хөрмөслөн мэрэгсэн. За ингээд л ямар хүний бие шингэж орсон мэдэгдэндээ. Тэгээд л урдаа байгаа тэмдэглэлийн дэвтрийг эргүүлж эзэхэд вэш нэг эртний дэвтэр болоод тэр хоёр тайлж уншиж байгаа тухай өгүүлсэн байна. Тэр дэвтрийг өчгшин энтегоноос гэргүүлсэн байх ба 4-р үед хамрах дэвтэр байдаг. Гламорт бол 5-р үед амьдарч байгаа нэгэн. Яг манай бүлтрик байсан цаг хугацаа бол 1349 оны 6 сарын 28. Тэмдэглэлийн дэвтрээ 5 сарын 29-ээс вэлж дэвтэр болоод ирсэн үеэс унших ба духандаа удаг хүртэл буюу 6 сарын 28 хүртэл тэмдэглэл бичсэн байдаг ч дунд нь зөвхөн 6 сарын 27-ны өдрийг л байдаггүй. Тэгээд хамгийн арын утсан дээр хоймслэр богд өхөн би хүртэл гэж Клайморти бичүүлсэн байдаг. Тэгтэл хажуу өрөөс нь түүний охин дуу гараад ирнэ. Нэр нь Мелиса Морти.
Тэнгэрийн техникээс олон зурагч. Дүүхүүч юм асуусан шиг ойр зур юм ийгээд явчихна. Ахыхан биетээс өрөөний оюун санаа оршин байгаа ч гэсэн Клайморотын туршимж бүдэг бадаг бүлтрэгт мэдэгдэж байдаг. Тэгээд ли боллоо эхнээс нь камер шүүж байгаад нэг аз дуудах зам хүлээснээ сана. Дүүн талхмахын травууд хоолны бэлдэрийг л гараад юм. Бүлтрэгч револвер маш чанга дугаарах хэвээр доо. Тэр ажуугөрөнд байсан байж мэдээгүй сайн нэлэрэг юм. Энд дутагдсан улмал хэцүү болох юм байна. Урдхан шиг аз дуудах зам хүлээ дахиж игээд энэ дэцэлийг эдлаараас нь гарна. Гэхдээ энэ зураг лентер бол цэцгээ нэгэн тухшил гэл тааж юм лээ ярих юм байхгүй. Талхаа авчаад харих зурхунд байгааг мэдрээд бултуулахыг булаа эргээд нэг асарлуу явуулж байна. Урт чин зураж байгаа зам надаар чиглүүлэх үү? Ингээд өөрн дуудана. Мань хүн нэг их сонирхгүй байсан чинь үнэгүй үзээд өгөө гэд мэрэгөө зэр гаргаж ирэхэд тэр яг л ирээдүйн дэлхий буюу түүний эрсэн дэлхийд эрэхтэй адилхан учир урд нь очиж сууна. Үнэгүй зүйл хамгийн үнэтэй зүйл байд юм да. Өдөр суулгах нь яах вэ? Гол нь тайл нь үнэгүй юм байгаа үстэй. Гэцэгээ өний заван занг мэдлгүй айчих уу? Ирээдүйгээс ирсэн хүн байна. Нөгөөх нь бадсандаа заал гэнэ. За тэгээд юуны тухай мэдмээр байна гэхэд өнгөрсөн одоо ирээдүй гэж хэлнэ. Зэг анч 3 өдөр суглаад алиг нь төрүүлж мэдхүү гэхэд одоо цагийг гэж хэлнэ. Хөзрөө дэлгэцэлтэр нь Дефул гэсэн үзэр байна. За тэгээд сонирхолтой Таро карт буюу мэргийн үзрийг жоохон судлалаа л да. Жоохон Энэ мэргийн үзэр нь 78 ширхэг үзэр байдаг ба 21 мейжер 58 майнер гэсэн үндсэн 2 хэсэг хуваагддаг. Мейжер 21 үзрийн дараалсан байдаг ба манай оны сонгосон үзэр нь тэгийг илэрхийлдэг. Энэ нь жишээ нэхлэл хязгааргүй боломж гэсэн утгатай байна. Дэглэл гадаас яг үндсэн цагаан нь орж ирээд за би л цагаан гэдэг болохоос яг цагаан маяг үл гэдгүй шүү. Муантан судлаач Ацааж боосон даарч гэдэрэлтэх орон цэжигтэй хүн асарлуу төгсөнд бүлтрийг тэр дороо мөрөн гэрээ. Сайн дэж талах аваагүй нөгөө аз дуудах зан үлээ хийхэд хэрэг болох байсан байлээ л дээ. Тэгээ гэртээ ирээд бэлдэж тавьчаад Наруто хянцаа нэгээд л аттата ундын гэрмэн аварч иршүү гэсэн чи юу ч болдгүй юм. Тэгсэн чинь гэнэтгэл өөөлэн мөстэ гэдэг шиг явах тий. Үйл юм уу манай юм уу мэдэхгүй. Нэг л сонин газар оюун ухааны яваад очив. Бас болоогүй. Хорвогийн 2 цагад байгаа эрх охин эвгүй залуу хоёрыг яаж ч мэдэхгүй дуудаад аваад ирчихв. Өөрөө ч мэдэхгүй байхад дуудаж ирсэн эрх охин энэ юу газар вэ? Орхны армон уу? Таацсан уу? Гэсэн чи мань хүн дотроо сүмч байхгүй бараан газар хахад яаж энийг орхны гэж бодож дуусаагүй байтал бодлоор нь богдын өргөө босоод ирэндээ. Энэ юу вэ? Миний бодлоор хийгээд байна уу? Энэ саарл манаг би хүснээр ашиглаж болох нэ. Төө урагшилжсэн мухардаг гэтэд үнэ зангаар байдлагч тэр дорн мазна. Эвгүй залууч чим бэ? Энэ юун газар вэ? Гэхэд дотроо зав минь руу гэх үү? Клайморт гэх үү? Гэж бодсноо утгаар нэснэ дөр тоглож. Та нар намайг Дефул гэж дуудаж болно. Энэ бүгдийг та игээд байна. Дуршиж үзье. Эрх охин Биондер болохын тулд юу хийх ёстой вэ гэхэд бүлтрэг бол Биондер гэдэг бие өсгийг сонсоогүй байдаг. Сонсоогүй зүйлийг яаж хариулах вэ? Тэгээ зэл гаргаад эзний төр тоглосон чигээрээ эвгүй нөхрлөө заагаад энэ хүн хариулж өгнө. Gooш. Биондер болохын тулд ямар нэгэн байгууллага дэлсэх эсвэл язгууртны гэр бүлтэй холбоотой байх ёстой гэж хэлнэ. Эрх охинч миний ага өөр арга чарга юу байна миний ага гэхэд яг надад далаачин болон ажиглагчин 9 дугаар зэргийн 2 жир байгаа гэж хэлнэ. Эрх охин эвгүй залуугийн ярианаас л мань хүн баг зэргийн мэдээлэлтэй болж миний шилжилт энэ орон зай энэ саарл маань ямар нэгэн Биондрийн хүч юм байх та гэж эргэлзэн. Эрх охинч та ойр орхон уулзлаж байх уу гэхэд бүлтрэг ойр орхон уулзалтыг нь өөрийгөө бариад өгч магадгүй нөгөө талаараа харих зам олгож тусч магад. Ингэж бодоод нэг өдөр болгоны 3 цагт уулзж явахаар болно. Өөрсдөө код нэр өгөхөр олцгооч бүлтрэг Дефул гэж мэргийн үзрээр ашигласан учраас эрх охин өргөө Justice харин эвгүй залуу өргөө Дeheng гэж нэрлэнэ. Энэ хоёр нэршил нь бас мэргийн үзрийн нэр юм байлээ л дээ. Эрчээ гэхэд түвштэй авчихсан бүлтрэг
Алтан бурханаар бүүлчин олдвол ангалзаа сууж явах цагтар хинэгэн хаал боловснаар мань хүний үтсэрнэж арайч өдөгтөн хүлээ алдахгүйгээр одоо дуусгацгаая гээд хөрсөндөө буусан байдаг. Цагдаа байна. Алга онголго. Гэхэд бүлтрэг сандраад цустай дэвтэр буу шидмэд алт хийж унтаас ирж бүгний дөрөсгөн хаалга онголоход түүнийг дагаад байсан юм биш таарна. Босны дийлэлд шалтан молын юмч байна. Борыг үзэхрэлээ. Ингээд цугарж ирэх ба Вэшнай хоёрын ослын тухай хэлнэ. Гайхад божвол эхэнд орж ирдэг залуу нөгөө нуусан цустай дэвтрийг нь аль эдийн тогтооноор гойргуулж гисэн бараг уншаад дуусч байна. Ой, байж байгаарай. Сар болох онт Монгол хүн та. Орой subscribe дарахгүй үзээд юм швэз. Уг нь хурууга ганц хөдөлгөөн хөл арчхад би гэд хүн чинь бүр соёлын доосон даруулсан юм шиг сэмбижирж угаад үзэж тарах гэдэг байхгүй. За тэгээ subscribe дарсан дарах гэж байгаа. Түн удахгүй дарах гэж байгаа. Жаахан байж байгаа дарах гэж байгаа. Өвөл болохоор дарах гэж байгаа. Бүх хүмүүстэй зориулаад дуудуулж өгье. Алдаатай оноотой амьдралын харгуй моки могүзээ жаргаж суул амьдрал тэр шүү дээ. Тэгээ жаахан сонин жигтэй санагдаад байсан уу яасан. Сүүлийн үеийнүүдийг санахгүй байгаа. Амиа орлох гэж орсон болсон байх. Гэдэл үнэллээ. Эсэг ярилцсны үр дүнд сэтгцэн мэрэгжилтэн гэсэн хүн дээр очиж дурсамжийг сэргээж шалгахаар болдогч манай онклайны биш өөрийнх нь дурсамж ишлэгдэн гэж яагаад сэмхийгээр нь сэпидл цугтаасан ч тавуулахад л баригдана. Юу вэ? Зөөдөлсөн баг та. Өмнө өөрийгөө цагдаа гэж танилцуулсан ч энэ удаа Night Talking Данас мэт гэж танилцуулна. Юу вэ? Тэр Beyonder гэж юу? Арай миний зүүдийг. Тэр өдөртөө тавааргүй. Ной морити. Бид шинээр таны бодсноос илүү хүчтэй. Бид гинэ. Сэтгцэн мэрэгжилтэн гэдэг байгаа энэ нэмэгтэй. Манай бүлтрекийн бодол санаанд нь дураараа дөрвж думчин хөрөн жир гэж гардагч үнэхээр юу ч олдоггүй юм. Антигонос гэр бүлийн дэвтрийг яасан? 6 сарын 27-нд юу болсон бэ? Үнэхээр л өөртөө сүмдуулсан үнэн. Алдагсан дурсамж нь вэлч болон наягихтай адилхан төвч болмор үлдэг байдаг. Ямар нэг хүч нөлөөлсөн нь баталгаатай. Болгоомжлох хэрэгтэй шүү. Антигонос гэр бүлийн дэвтэр алга болсон. Чиний амнаас ялааны далавчнаас хэрэг байгаа шүү. Тэгвэл би яасан? Аавшигшин харагдаад байна. Утсан улаан юм аа. Удаан авч явмаар байл. Бидэнд тэнэгдэд Beyonder болох юм уу?